Сайн мэцхан уу. За судраагаа талаар нэг бяцхан бичлэг хийчихье да. За тэгээ судар маань ямар ч гэсэн хэвлэлтээс гараад хүрэгдэж ирсэн. 8 оюуны бэлчээрт гих нэртэй судар байгаа. Би гарчгийн хайлт танилцуулъя гэж бодож байна. Галын 9 жаяг. За тэгээ нэгдүгээр бүлэг авийн зүн. Авийн зүн дотроо гал өрдөх ёс. Каубайсуу тай ир хүн өртөө ээж алтуу айн дүүши харадуула тайлга бичээс кау урдуин еку галын ясаад бичээс их ясаа тодолгоо галын үндэс хааны их ёсон. За тэгээ хоёрдугаар бүлэг нь болохоор хасын онол. Энэ дотор болохоор хасын дөрвөн эргүүлэг, хураах үйл, түгээх үйл, хас солбих урдуй, доглоон үгүй төрийн бүлдэн бичээсийг гардуулан өгсөө. За 3 дугаар бүлэг нь болохоор цаг хугацаа буюу 12 өвөг. За энд нь болохоор хулган нөхөр бар туулай, луу, могоо, морь, хонь, бич, дахиа нохоо, гахаа өвөг. За тэгээд 8 оюун, эрхийн мөргөн үлгэрийн тайлал, улаачийн өсөлтөр бяцхан тайлбар, чи дарангайчийн сэтгэлгээр хэлж өгөөснөө үлдээ юу гэд. Тэгээд цаг хугацааны хас, үеийн хас. За тэгээд 4-р бүлэг нь болохоор тусгалт ертөнд. 5-р бүлэг нь нэмэлт бүлэг гээд энэ болохоор одоо нэмэлт бүлэг нь илүү бүлэг. Тэгээ энэ нь болохоор дотроо бэлэг их ертөнцийг тайлгна, окторгой, тэнгэр, цэгцэлгээ гэд ингэ дуусч байгаа. Ийм 360 хуудастай A5-ын 5 дээр бичигдсэн судар байна. Тэгээ энэ судар маань болохоор би ерөөсөө өөрөө бичээгүй. Буурал ингээд нилийн хөглөөтэй одоо хөглөх гэж бас нилийн болж л байгаа юм л да. Тэгээ хөглж жагаад ер нь бол ингээд толгоор урсаад ороод ирэхээр нь битсэн. Ер нь бол хуягтай буултаар бичиж авсан судар бол биш, хуяггүй битсэн гэсэн үг. Тэгээд нилийн жоохон шүлэглэх байдалтай бас айлдвар маягаар бичигдсэн ийм судар байгаа. Энэ судрыг уншсанаар юу олж авах вэ гэдэг талаар ярих юм бол магадгүй эртийн зүүн жоохон сэрхэд дэмтэй байж магадгүй. Дээрээс нь цаг хугацааны тухай ойлголттой болоход дэм үзүүлнэ. Дээрээс нь хүн нэг юм голчоо олох гэж нэг юм байдаг ш. Яавал болох юм те, нэг ингүүл болохгүй юм. Тэгээд яг яавал болох юм гэдэг нэг тэгээд идэв штэ. Яг тэр голчоо ингээ хайгаад байгаа хүмүүст уул нь яг ингээ олж авч чадах юм бол голчоо олоход бол яг туслахаар тэгээ мэдээж үнцээ бүхлэх тухай бичигдсэн байгаа. Тэгээд үнцээ бүхлэнө гэдэг чинь голчоо олчоод тэр олсон голч дээрээ доктортой байхыг тэр нь л хилээл байгаа мэлээ л те. Тэгээд ерөнхий бас нэг бие бүхний нэг зүй тогтлын талаар нэг багхан ч гэсэн нэг дүртэй болох юм болов бас би бол нэг өнцөг гинтер гэж хэлмээргүй байна. Уул нь бол яг ингээд сайн ойлгоод унших юм бол яг нэг зүй тогтлын талаар нэг дүртэй болчих болохоор л бичигдсэн байгаа. Тэгээ энэ судар өөрөө нэг юм сонирн баггүй. Одоо жишээлбэл би ингээд нөгөө маш сайн хөглөөтэй яг бичиж байхдаа ингээд толгороо ингээд буурлын хил хүүгнүүд урсж орж ирэл би одоо алдахгүй л гэлцэл бичиж авч байгаа л юм үйл явдал болж байгаа шүү дээ. Яг тэр үед болохоор ингээд бүр үнэхээр утга төгөлдөр санагддаг байхгүй юу. За тэгэл нэг үгнийхээ ард бараг хідэн ч утга зоогоод байгаа юм да, бараг ингээд тэр үгийг хідэн ч өнцгөр ингэж харж уншсан болохоор тийм амар олон утгуудыг нэг үг одоо нэг өгүүлбэрийн ард ч юм уу ингээд давхар зоож тавиад байдаг. За тэгээд ингээ хөглөөнд байхгүй яг ингээд өөрөөрөө хянах гад уншин штэ. Үг үсгийн алдаа хянах ч юм уу те, утгын алдаагаа ингээ хянах гад уншихаар нөгөө олон утга чи хайччваа гэдэг бүр байхгүй заяо. Бараг би ч одоо юу ойлгоод ингээ бичиж байхдаа амар их юм ойлгоод өсөө нөгөө утгууд нь хайччваа гэд яг өөрөөрөө уншихаар бараг юу ч ойлгохгүй, энэ бараг юу ичсэн гэд нэг тийм сонь тэгээддэг. За тэгээ нэг хөглөө нэг жоохон тэг нэг их биширнэ баг зэргийн байгаа үед бол уншихаар бас нэг за нөгөө нэг 10 утгынх нь нэг 2 3-ыг барьж аавна. Тэгээ нэг уншихад нэг өөрөөр уншина. Дахиад уншихаар дахиад өөрөөр уншина гэх юм уу.
их тиймэрхүү шинж бол яг ажиглагддаг. Хаяа болохоор би энэ чинь нөгөө өөрөө хянж мэдсэн болохоор амар олон удаа уншсан байхгүй. Тэгээд олон удаа уншсан ч гэсэн ингээл дандаа мартчихин. Тэгэл унших болгонд л заримдаа шал сонирч юм бичсэн юм уу гэж бодно. Заримдаа вау үнэхээр лаг гоё биччихээл гэж бодогдно. Хаяа болохоор тэгээд хагас дутуу нэг за яах вэ гэж бодогдох юм мэдгүй. Яг юундаа байдгийг би сайн мэдэхгүй байна. Тэгээд ямар ч лээс уул нь бол анх ингээд яг өөрөөр буурлын тэр өндөр хөвгтэй байх үед бичиж байхад бол буурал ингээд өгнөөхийнхээ ард утгууд нь яг бүр ингээд зоогоод наагаад байсан байхгүй амар олон утга нэг өгүүлбэр тэгтээ ард нь маш олон салаа утгуудыг ингээд зоогоод байсан. Яг тэр үед болохоор би ингээд бүгдийг нь ойлгоод санааг нь мэдрээд ингээд надад бол айгүй ханамжит санагдаад байгаа байхгүй. Тэгээ яг ингээд хөггөө өөрөөрөө яг нэг хүнээрээ уншихаар л ерөөсөө нэг жоохон дутуудсан юм шиг логикийн алдаатай юм шиг энэ төр санагдаад. Гэхдээ би бол ямар нэгэн үг үсгийн өөрчлөлт бараг оруулаагүй харин нилээдгүй олон хэсгийн жоохон хасцсан. Яагаад гэвэл зарим хүмүүс жоохон эмзэг тусгаж аваад гомдчихж магадгүй юм шиг нэг тиймэрхүү юмнууд тэгээ нэг хил амны нэмэрт юм шиг нэг ядаргаатай юмнууд байгаад байсан болохоор тэдний зүгээр тэгээ хасцсан яшиг гээд тэгээ одоо тэр буруутсан уу зөвцсөн үү би үнэхээр мэдгүй надад бол ингээд амар хил ам л гарах юм шиг санагдал айлаа гэж одоо тэгээд хассан. Гэхдээ нэг сүртэй бол утгын алдаа гарахаар зүйлсүүд нь бол хасаагүй. Тэгэхээр бол гайг бах. Тэгээд энэ судрыг нөгөө нэг яг нэг 14 хоногт л ер нь бол гол утга санааг нь буулгаад өгсөн байхгүй. Тэгээ би нэг цааш нааш нь засварлах дутуу гээгцэн юм нөхөх юм уу тэрэндээ айгүй их цаг хугацаа алдсан. Яг тэр 14 хоногийн хугацаанд болохоор би ингээ гэртээ яг ганцаараа ингээл нэг өөрийгөө төгцсөн байдалтай байжсэн байхгүй юу. Тэгэл байж байгаа л ингээл өглөө басаал ингээл яг л ингээл галзуу юм шиг гаднаас харуул яг галзуу юм шиг юм болж байгаа. Тэгэж судраа буулгачаад нөгөө оройдоо нэг үлсч мөлсөд ч юм уу нэг CU гардаг байхгүй. Тэгэхээр ингээд ерөөсө гэрээсээ гараал хаалгаараа гараал за тэгэл орцныхоо өдөр гарахад бүр тэр мэдрэмж бол айгүй тодрон заяа. Гараал шууд би яг юу хийгээд байна гэл ингээ бодогдоод одоо нөгөө бодит байдал орчин үе энэ ингээ байгаа цаг хугацаанаас амар асарсан байгаад байсан юм байна л та. Тэг ингээ гараал ингээл яг нөгөө ингээл баахан хүмүүс хөлхөөл тэдний ингээл химмэм ингээл дайрж орж ирэхээр шууд өөртөө эргэлцэн би яг юу хийгээд байна би чи галзуураад байгаа юм биш үү зүгээр ингээ сайхан нэг хүмүүс шиг ингээл ажил төрөл хийгээл ингээл сайхан амьдарчаар яагаад гэдэм бол тэг заавал ингээл нэг тэнгэр мингэр яриад ерөн ингээ хэрэг байна уу ёо зүгээр эргэлцээгээр нүдүүлээд CU орчоод буцаад ирэхийн оронд бүх хийж байгаа үүлээ өгүүсгээд ингээ цохиулаад гачин болж орж ирээд тэг ороод ирэхээр нэг арай гайгүй болоод нэрээ бас эн чи бас хүнд хэрэгтэй юм биш үү одоо энэ хിവэрэ байгаад байвал дэлхийн миний ах уу маах уу гэд ингээ айгүй бодлын зөрчилдөөнтэй тэмцэлтэйнтэй бас нэг тиймэрхүү байсан. Тэгээд яг ингээд судраа буулгаж явах тэр 14 хоногийн хугацаанд бол их сонин хэрхэл гэх үү одоо хий төсөөл гэх үү хис үр сэтгэлгээ гэх үү сонин хэмнүүдтэй хутгалдаж холилдож байсан. Гэтэ бол нэг галзуур цайларсан юм бол байхгүй. Тэгээд угаасаа нэг галзуур цайларх ингээ барьдаг болцсон болохоор тэгээд заримдаа ч зарим хэм бол амар ингээл хизүүтэй хол нэг бүх юмыг нэг дор зангидсан батцсан юм шиг бүх юм үхэл амьдрал холилдоод байгаа юм шиг тийм хэмээр жоохон даруулаад жоохон хизүүл байсан. Гэтэ ямар ч байсан тэгээд дуусгасан. Ямар ч байсан хийж байхдаа бол би аюу сэтгэл хангалуун байсан. Гэтэ ингээд гадаад орчинтойгоо харилцаад те нөгөө буурлуудынхаа химнээс алсраад яг юм бодит амьдрал дээр буугаад ирэхээр бол жоохон юм эргэлзэх, өөртөөгөө тэмцэлдэх, өөрийнхөө хийсэн юмыг үгүйсгэх, үнэлэхгүй байх энэ төр хандлагаар бол амар цохиулдаг. Тэгтээ тэгээд ер нь бол угаасаа эн чинь нөгөө оюун санааны ингээл булаацалтан ч юм уу дайн шиг юм болж байгаа надад бас тэгж нөлөөлдөг
төлөөд байсан болов гэж бодсон доо. За тэгээд та бүхэн судрын маань авахыг хүсч ивэл би ерөнхийдөө л хүргэлтээр зарагдана. Ганц л тэр урлан гээд дэлгүүрт суурин зарагдаж магадгүй. Бусдаар л хүргэлтээр зарагдана. Яа гэвэл дэлгүүрүүдээр зарахаар амар их мөнгө нэмээд 30% нэмэгдэлтэй энэ төр зараад идэг. Тэгээд угаасаа энийг яг манай буурлыг мэдж таньдаг хүмүүс л авах гэж би бодсон болохоор дэлгүүрүүдээр тавихгүй гэж шийдсэн. Тэгээд боолж өгвөл авсан хүмүүс минь нөгөө өмд гутал янз бүрийн юмнуудаа бити хольж утгаарай жоохон тэг ядаж юм ширээн дээр голцоо тавьж агаарай л гэж хүсмээр байна да. Тэгээд өөр ч одоо тий ер нь аль захиалга өгөхөг эсвэл нөгөө storyteller гээд пэйж хуудасаар маань захиалга өгж болно. 45,000 үнэтэй хүргэлтэнд багтцсан байгаа. Тэг би бол өөрөө хүрэхгүй хүргэлтэн компаниар хүргэгдэнэ. Хүргэлтэн компани болохоор наадмын амралтын дараанаас ажиллаж эхлэх юм бэлээ. Тэгээд гэртээ шууд хөргүүлээд авч болно. Би пэйжийнхаа холбоосын энэ бичлэгний description дээр тавьчих. Үзэж харж авахаар бол тэр наадмын амралтын дараа бас урлан дэлгүүр дээр л тавигдаж магадгүй өөр надад угаасаа тавьж зарах газар алгадөө. Эсвэл яг уу ярьж агаад надаас өөрөөс маань ирээд авч болно. Гэхдээ болж үл хүргэлтээр авцсан дээр тэг үнэн адилхан юм чаа. За тэгээ та бүхэн маань нөгөө YouTube сувгийн маань мөнгө энтер шилжүүлж дэмжиж гэдэг хүмүүс маань судраа худалдаж авч өөртөө давхар бас хөрөнгө оруулалт хийгэрээ. Тэгээд бас судар уншсан сэтгэлдээ хуваалцвал маш их баярлнаа. Би бас тэр сэтгэлийг сонсохыг маш их хүсэж байна. Миний хувьд бол маш чухал. Тэгээд миний анхны бие дааж гаргаж байгаа яг ийм оюуны үйл маань учраас миний хувьд бол маш чухал. Шүүмжлэл олж явах эмзэг тусгаар л байгаа. Гэхдээ хамаагүй сэтгэлдээ хуваалцаарай. За тэгээ үзсэнд баярлалаа. Та бүхэндээ дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.